За одоо 9 цаг болж байна. Миний аватар зохицолтод тэр буудлаар онцоод өглөө бид нэр хөөхөт орохоос өмнө миний аватарынхаа шилэн гүрэг үзэх гээд бас энийхээ өглөөнийхөө илийг хийх гээд бас явж байна гэж. За бид сая бараг 7-8 минут урсдаг шатаар явчлаа. За энд бол ерөнхийдөө жуулчдын үзэх харах бүх зүйлийг гоё шийдэд өгсөн байт юм байна. Тэш уул руу гарахтаа машина харж явж болно. Явж явж болно. За саяны урсдаг шатаа харж бас явчих болохоор ерөнхийдөө бүх шиллүүдийн сайхан шийдэд өгсөн байт юм байна. За шилэн гүүрэн дээр явж байна. За ер нь бол доошо бас өөл байт юм байна. За ер нь бас угаасаа дүүжин шилэнгүүр болохоор бас нэлээд савлгаатай. За дээгүүр нь бас шилэн болохоор доошоогоо бүгд нэвт харагдаад байгаа болохоор бас. За ер нь бол энэ Хятадд бол аль жуулыг бас маш ихээр гоё хөгжүүлсэн байт юм байна. Хүмүүсийн бас те сонирхолтой сэтгэл ханамжийн баталгааг олох жижигхэн ч гэсэн зүйл дээр ч гэсэн бас ингээ гоё бүтээн байгуулалт хийдсэн те. Маш том лого хийсээр бас бүтээн байгуулалт хийдсэн. Энүүгээрээ нөгөө гадна дотны жуулчдыг маш ихээр татаад энэ дээрээ бас маш их эдийн засгийн бас эргэлтийг бас оруулж өгч байгаа. Тэр нь бас гоё онцлогтой байгаа. Гүр дууслаа. За гүр дуусны дараа бид нар одоо амтны өрөөлгөө үзчихэд за дараа нь Хөхөттэй аялал руугаа явна. Хөхөтөд бид нар буудалтай өнөөдөр бас хотын аялал хийсэн. Дараа маргааш бид нар чөлөөт өдөр байгаа. За чөлөөт өдөртөө болохоор бид нар оюутнууд ямар нэгэн үзүр үйлчлэгээ, ямар нэгэн хөтөлбөр баахгүй. За тэгээд тэр үед бид нар ерөнхийдөө бодолтой наамаа бас хотыгоо бас өөртөө агуур сонирхолтой юу байна гэдэг зүйлийг бас судлаад сонирхоод бас үзэх тийм төлөвлөгөөтэй ерөнхийдөө явагдаж байгаа. За одоо удахгүй та бүхэнд амтны өрөөлөнгөө үзүүлье. За амтны өрөөлөнд ирсэн. За энд сармагчин байх шиг. Өнөө ар хахад айгүй одсон байж та. Чиний аялал өөр байхгүй болчихсон. Энийг яг инээл гэрлээ. За ингээд Хапаста дүүжин гүр явчаа.
За бид нар сая миний авдар тэр үүжингөөрөө аваад за уулын оргилээр савлуураар аваад Чинзаас харин хол явчих юм шүү. за сая одоо бид нар одоо ингээд сая ингээд энэ зориултын өндөрөөс госуураар одоо манай оюутнууд багш нар маань бууж байна. За тэгээд одоо Тэр илэрийн хэсэг нь тийм байгааз. Өнөөс бас явахаар байгаа. өнөөдөр бас энэ юм босчоод одоо шууд Хөх хот руугаа явна. Хөх хоттой очиод хотын аялал спортлтай нэг 2 хоног байгаа. За сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдрийн өдрийн хүргэе. За манай Хол улсын Улаанбаатар их сургуулийн аялал жуулчлалын тэнхимийн 1-р курсын танилцах таталгааны явсараад Өвөр Монголын өөртөө цохорны төв Хөх хот хотод хүрэлцэн ирсэн байна. За сая манай хөтөж тайлбарлагч маань Хөх хот маань өнөөдөр байдлаар 3,400,000 хүн амтай ийм том хот гэж одоо тайлбарлаа. За Хөх хот бол ерөнхийдөө бол Монголын түүхэнд бас нэлээд том үүрэгтэй ийм хот байдаг. За Хөх хотыг байгуулсан хүн бол одоо бидний хойны хөшөөнд байж гин Төмөдийн Алтан Монголын хаан ширээний одоо хамгийн сүүлээс 2 дахь хаан байж байгаа. Төмөдийн Алтан хааны байгуулсан хот байж байгаа. За Төмөдийн Алтан хаан бол өөрөө ерөнхийдөө тухайн үедээ бүс нутгийнхаа улс төрийг тэр жигт нь атгаж ирсэн маш хүчрхэг хаан байсан гэдэг нь тодорхой байдаг. Тэрний хамгийн тод жишээ нэг бол Төмөдийн Алтан хаан төвдийн нэгэн Эрдэм номтой ламыг авчирч 3 өдөр 3 шөнө тэр ламаар Бурхны шишний тухай яриулаад чиний эрдэм мэдлэг далаа шиг гэх юм аа би чамд далаа хэмээх цол болгыг хэмээн өнөөдрийн бидний шүтэж амьдардаг 14-р далаа ламын анх дахь дүрийг тодруулж исэн түүхтэй ийм сонин түүхтэй. Хөх хотын хуучин Хөх хот Таны годомжаар бүгдээр явж байна. За манай хөтчийн тайлбарснаар одоо энэ хуучин Хөх хот гээд энэ Худалдааны годомжийн хуучин загвартай барилгуудын зармиг нь бол өөр эртний Хөх хотын босгосон хөх тоосгуудын зармиг нь босгосон гэж хэлж байна. Нэгсэндээ та бидний энэ бичлэгнээр харагдж байгаа эдгээр байшингуудын хөх тоосгонууд нь тоосгоныхын заримуд нь бүр эртний 1500 онд баригдсан анхны Хөх хотын хөх тоосгуудыг ашигласан гэж хэлж болох гэдэг шиг байна. Энэ бол за яахаар байхгүй зарим нэгэн тоосгонууд үнэхээр эртний харагдаж байна. Зарим нэг нь бол нэлийн сүүлд одоо давтсан тоосго гэдэг нь бас ялгарч харагдах зүйл бол бас ганц нэг бол харагдаж байна гэж хэлж болно. Хөх хотод ирсэн байна. За одоо оройны 21 цаг 40 минут болж байна. За тэгээд бид нар Хөх хотынхоо буудалд байршичаад одоо оройны Хөх хотыг бас үзэх гээд бодлынхаа өрөөнөөс буудлаасаа гараад ирсэн байна. Getting sprung. We used to dance the night away, hang out the whole next day, laughing, having fun. За энд бас оройны open mic маягийн юм болтой байна. За энэ дээр бол нэг хятад залуу Улаанбаатарын үдшийн бас хятад төлбөрөөр бас дуулж авах шиг байна. За
өдрийн минь. За өнөөдөр Хөх хотод томж байгаа 2 дахь өдөр. Өдрийн 12 цаг өнгөрч байна. За өнөөдөр ерөнхийдөө чөлөөт өдөр. За чөлөөт өдрөөр бид нэр ерөнхийдөө Хөх хот дэлгүүр өдөр хийсээд бас сонирхолтой зүйлүүдийг үзэхээр явж байна. За одоо Хөх хотод оройн 8:25 болж байна. За өнөөдөр бид нар өдрийн хоолоо идчихээд бараг 12 цагаас 1 цагаас хойш Хөх хотын хотын гол боломжоор явж байгаа. Яг өнөө цагт 2024 онд Хөх хотын хөгжил нь болохоор маш хурдтай хөгжсөн байна. Энд болохоор маш олон төрлийн дэлгүүрүүд байт юм байна. Наа захын шин Starbucks, McDonald's салбар дэлгүүрүүд нь байт юм байна. Тэгэхээр нөгөө энэ хөгжил хэр хурдтай явж байгаа гэдэг бас дэлгүүрүүдийн бас салбар дэлгүүрүүдийн бас гарч болохоор байна. За тэгээд за одоо бид ерөнхийдөө өнөөдөр дуусч байна. Өнөөдрийн ерөнхийдөө чөлөөт өдөр маань. За одоо ерөнхийдөө буудалдаа очиж амраад маргааш өглөө эрт 7 цагаас ерөнхийдөө ирээн рүү хөдлөх байгаа. Өглөө ерөнхийдөө бид нар хөдлөж чадвал ерөнхийдөө Хөх хотоос ирээн рүү 5 цаг орчим явна гэж манай хэлсэн. За тэгээд ирээнд очингуудаа бид нар өдрийн хоолоо идчихэд цаашаа ирээнээс цаашаа хэл гарч нөгөөдөр вагон дээр суугаад руу хөдлөх тийм хөдөлгөөтэй. За аялал маань энэ өрөөд өндөрлөж байна өнөөдөр. За бид нар өчигдөр Хөх хотоос өглөөрт гараад ирээн ороод ирээнээс замын урд гараад замын үүдээс вагондоо суугаад оройнхоо галт тэрэндээ суугаад өглөө хотоо 9 цаг 30 минут болж байна. Төв вокзал дээр бууц аялал маань энэ өрөөд өндөрлөж байна. За тэгээд аялал маань бас маш сонирхолтой, зүүштэй, харуулжтай бас хөгжилтэй болж өнгөрлөө. За тэгээд аяллахаа энэ бичлэг влогт маань хамт та бүхэндээ баярлалаа. Удахгүй бас сонирхолтой бичлэгүүд бас та бүхэндээ хүргэх болно. За баярлалаа.